Universal хүртэл бид хэд дөрвөлөө 20 оноор явсан. Ийш тийшээ явахдаа метро дамжихтаа хэдгээр вагон суух уу, тэдээс ямар вагон суух гэдэг нь яг их ойлгомжтой байт юм байлээ. Beijing Subway гэдэг апп дээр ч ойлгомжтой, буудал дээрээ ирсэн ч тийм сум заасан их ойлгомжтой юм байлээ. Universal руу орохдоо гадаад паспортоо уншуулж орд юм байлээ. Ер нь аль тэгээд хаас айгүй явахдаа л ер нь дандаа л гадаад паспортоо дагуулж явах хэрэгтэй шүү. Дагуулж. Ааж аваарай. За бид нар Universal Studio дээр ирсэн байна. Бид нар метрогоор 2 удаа дамжаад ирсэн. Universal руу селфинигаар оруулдаг юм байлаа. Нэг бол хаян, нэг бол цаашаа 20 yen төлөөд хадгалуулнаа. Доторх юмнууд нэг бол амар үнэтэй юм байлээ. Жишээлбэл зүгээр энгийн дэлгүүрийн зармаг нэг 5-8 yen байхад Universal-ийн зармагнууд нь бол 40-50 yen байх жишээний яар үнэтэй байсан. Бид нар бол дэлгүүрээс юм авч орж амжаагүй. Тэгэхээр ер нь та нар дэлгүүрээс юм авч орох нь ер нь илүү хямд тусна. Тэгээ бид нар авч амжаагүй болохоор тэгэл Universal дотроос л юм ийдсэн дээ. Тэр нэг миньоны хэлбэртэй нэг зармаг авсан. Тэр зармаг бол зүгээр л нэг банантай л зармаг гэсэн. Нэг онцом бол байгаагүй. Бид нар Universal дээр уяал 4 өдөр арай хүн багтаа гэж бодоод очсон боловч энэ бол хүн бол ер нь ч гэсэн ихтэй л байсан. Гэтэ тоглоомнууд дээр мал их очирсан байсан. Зарим тоглоомнууд дээр цаг маг очиртаа заримдаа 30 минут нэг ганцхан тоглоом дээр нэг бараг очиргүй л орсон. Өглөө 11 цагт очоод оройн 9 цаг гээд гарсан. Энэ хоёрын хооронд бол бид нар 6 тоглоом дээр суулаа. Миний бодлоор бол хамгийн гоё тоглоом нь бол тэр Transformers-ийн тэр roller coaster байсан. Харин хамгийн сонирхолтой тоглоом нь гэвэл бол Harry Potter-ийн тэр flying юм байсан, нэг нисдэг юм. Бас Jurassic World-ийн тэр Jurassic Flyers нас байсан. Kung Fu Panda-ны хэсгээр нь болохоор арай нэг жоохон хүмүүстэд зориулсан хэсгүүд байсан. Universal руу орохдоо бас урсгал савтаа орчих гэсэн. Урсгал савтаа орчих юм бол ингээд тоглоомоо тоглоход ингээд жагсаж явах ингээд оочроо үлээж явахаар ингээд дандаа ингээд усаа ингээд дүүргдэг ингээд тэгвэл байт юм байлаа зөндөө олон. Harry Potter-ын үтгээд дотор нь ирсэн байна. Өнөөдөр 4-р өдөр унаал хүм багтаа байгаа ч гэсэн баг нэг тоглоом дээр баг цаг шахуу ойчилж агаад орж ийн. Тэгээ бид нар түрүү Transformers-ийн амар тийм roller coaster дээр суусан. Тэгээс амар байсан. Тэгээ бас тасалбарын хувьд бол бас шууд жагсахгүй ингээд оочлохгүй ингээд орчдөг тасалбарууд бүр VIP тасалбар байд юм байлаа. Эдгээр нь бол гэхдээ дандаа ингээд 1000 yen-аас дээшээ үнэтэй байд юм байлаа. Гэхдээ ер нь бол жагсахгүй ингээд ядрахгүй орё гэж явал бас их амар юм байлаа. Хэрвээ та нар метрогоор буцаж явах чивэл метро нь орой 10 цагаас хаадаг юм байл шүү. За тэгээд дараагийн партаар уулзцгаая.